намна зэрэглэвэлэхөө намна зүйлээ очсон чин үгүйлэвэлэ зүудэн орно хоёулахэлэхөө намна сүдлээ сэрсэн чин ганцаараа байлаа За ийм домогтой Чимэн хамт дөржийн дуу хүүгээ санагдсан ийм дуу байдаг юм аа. Сайн мэцхан түүхэн жимээр нэвтрүүлэг тавхандаа хүрч байна. Эрдэнэ лачин Чимэн хамт дөржийн Мэлмиг гэсний 150 жилийн баярын мэндийг хүргэе. Манай зочин амар төрийн сойрхолд Батсайхангаа өргөцсөн байна. Сайн байна та? За сайн байна уу. За өнөөдөр ийм сайхан хурал дээр тамны ихтгэл тавьсан. Таны ихтгэлийн сонирхол татах үец тал нь юу байна? Ер нь шин юм юу байна? Үзэгч алдан томдоо шинэлэг зүйлийг сонирхол гоёлаа. За тэгэхээр энэ жил 2019 он энэ жил бол одоо тэр 1911 оны үндэсний хувьсгалын тийм ээ монголчууд тусгаар тогтнол улсаас сэргээсэн энэ томоохон үйл явдлын гол зөвтгөлтнүүдийг ой болж байгаа. Тэгэхээр энэ маш сонир зүйл байгаа. 1869 оны тийм ногоо жил Богд хаан мэндэлсэн, Чимэн хамт дорж мэндэлсэн, Тушаатун чагдарж мэндэлсэн. Лав энэ гурван хүн бол нас чацсан байгаа. За бүр жоохон цаашлаад үзвэл Оросын хувьсгалыг хийсэн Ленинг яг энэ жилтэй байгаа. Тэгээд энэ үед төрсэн хүмүүс бас нийгмийн тийм томоохон үйл явцыг өдөртөх хувьцаа яг хүлээж ирсэн юм шиг байгаа гэж боддتي. Тэгээд энэ жил анх удаа гэдэм үү за Богд хааны мэндэлсэн 150 жилийн ерөнхийлөгчийн зарилгаар ер нь бол засгийн газрын шийдвэрээр ингээд одоо тэргийн сайд хамт орж байгаа. За тэгээд сангийн сайд Тушаатун чагдарж байгаагыг тэмдэглэж байна. Тэгээд энэ бол бас түүхэнд бас онцгой тохиолдол юм а гэж. За тэгээд би бол одоо Богд хаан ба Чимэн хамт доржийн гэсэн хоорондын харилцааны тухай ихтгэл тавьсан. Мэдээж одоо Богд хааны хамгийн одоо ойр дотны шадар хүний нэг нь бол Чимэн хамт дорж байсан гэдэг нь бол харцаагүй юм байна. Ягаад гэхээр одоо энэ чинь хамгийн нууц зүйлийг даалгавар өгөөд Орос руу нууцаар явж байгаа төлөөлөгчдийг ахлуулад явуулж байгаа. Тийм бүр онцгой захиж өгөөд ингээд 11 оны 100 Оросоор тусамж гуйх төлөөлөгчөөр тэгээ одоо Тушаатун аймгийн тусгч Чимэн хамт дорж тэгээд даалгавар цэрэн чимэд Өвөр Монголын одоо төшмөл хайсан гурав явж байгаа. За тэгээд дагалдах эмч туслахуйд 800 хүн явсан гэдэг юм мэдэх юм а гэж. Тэгэхээр энэ үүргийг нь бол одоо маш сайн амжилттай зохион байгуул ирсэн тийм ээ амжилттай гүйцэтгсэн. За үүний үр дүн дээрээ төр засгийн газар ил болсон. За тэгээд одоо тусгаар тогтнол хүн зарлаад Монгол улсын заанаар Богд маань өргөмжлөгдөж байгаа тийм ээ. Өөрөөр хэлбэл төр улс тусгаар тогтнол сэргээн байгуулснаа дэлхий дахинд зарлж байгаа. Энэ өдөр бол 1911 оны 12 сарын 29 он гэж. За энэ өдөр Монгол улсын заан суугаад Богд хаан зарлиг буулгахад хамгийн түрүүнд гişиг хүртээсэн хүн бол Чимэн хамт дорж байгаа. Тийм за тэгэхээр энэ бол одоо бас Богд хаан болон Чимэн хамт доржийн харилцааг илэрхийлж авах гэж бодож байна те. Ягаад тэгэхээр өөрөг даалгаврын онцгой одоо Богдын лүндийн зарлигаар яваад Оросоос тусламжгүйгээд итгэлтэй нөхөр гэдэг нь одоо ойлгомжтой энэ хамсгалын үйл хэрэгт оруулсан одоо гавьяаг нь үнэлж байгаа гэж үзэж болно. Тийм за тэгээд энд бол одоо энэний өмнө бас болсон энэ бол нөгөө төр засгийн газрын одоо 7 гишүүний нэг нь одоо Чимэн хамт дорж байгаа шүү дээ 7 хүний нэг нь тийм. Тэгээ энэ 7 хүний 5 сайд болсон. Тийм үндсэндээ тийм Богдын засгийн газрын сайд болсон. Богдын зарилгаар энэ бол одоо онцгой одоо хоорондын харилцаа холбоог илэрхийлж байна. За тэгээд мэдээж одоо 11 оны дараа Монгол улсын одоо эмхлэн байгуулах засгийн газар эмхлэн байгуулах тэгээд одоо төр улсын үндэс суурийг тавих асар их ажил өрнөж байгаа шүү дээ. Энэ бүгдийн ачааг угаасаа 10-аад оны үеийн одоо Богдын засгийн газар Чимэн хамт дорж одоо чагдарж даалгавар цэрэн чимдэгээл сайн намын сүрэн гэдэг энэ хүмүүсийн нуруунд дээр
энэ Монгол улсын өнөөгийн одоо Монгол улсын орчин үеийн үндэс суурийн тэнд тавигдсан шүү гэдгийг бол хэлэх хэрэгтэй. Энэ хүмүүс баг өдөр шөнөгүй ажиллаж байсан байхаа. Тэгээ өвөр Монголын одоо гүн хайсан, тэгээ даалгавар цэрэн шимтэн Чимэн хамтарч намын сүрэн тийм ээ. Одоо намсраа гүнж гэдэг юм уу. За тэгээ тэнд олон сэхэтнүүд байна. Энд ч одоо 390 бот юу яаж юм штэ. Хуулийг одоо яаж юм. Гадаад манж хятад хэлнээс хөрвүүлж юм. Зарилгаас тусаас Монгол хууль зүйн бичих хийж юм. За Монгол шастрыг одоо бичлээ те 7 ботоор бичгээс 4 ботоор бичсэн. Бүгд одоо эзэн Чингисийн алт уургаас өсвөл бүх ноёдын ихийг. Тэгэхээр монголчуудынхаа одоо Монголоо мэдэх учиртай гэм үү Монголынхаа үндэс суурийг тэнд тавих учиртай байна гэдгийг за тэгэл хил гайл санхүү гэж одоо бүх үйл юмны үндэс суурийг тавигдж байгаа гэдэг нь тодорхой байна гэж тийм. За тэгээд 12 оны Орос Монголын гэрээний тухай яриа яагаад гэхээр Монгол улсын одоо ингээд монголчин хүлээн зөвшөөрөх хэрэгтэй шүү дээ тусгаар тогтнолоо. За одоо манай дараа 3 хоногийн дараач гэдэг юм одоо тусгаар тогтнолоо томхон зарласан Манжи заанууд тэрний суурин дээр бий болсон залуу бүгд 8 хятад улс чинь бол Монгол манай хэсэг гэж. Одоо ингээд өмнө самун төвийг дамжуулаад бог тэргүүтээ одоо энэ хүмүүс Оростой нийлээд манай юу тусдаа авчил бид нэр сэрх хөдөлгөөд авна гэж. Тэгэхээр чи манай гар сар байх газар тусалсан Орос байгаа шүү дээ. За тэгээд ингээд уртлын асуудал мэдээж Монголын асуудлыг хятадууд юу гэсэн бэ? Энэ манай энэ бол танаад ярих асуудал энэ манай дотоод асуудал гэж Монголын асуудал. Тэгээд ингэхээр чинь бол Оростой манайх гэрээ байгуулах бол онцгой чухал байгаа шүү. Тэгээд Орос бас санаачлаад тэгээд үндсэндээ Монголтой гэрээ байгуулах гэж. Энэ 12 оны Орос Монголын асуудлыг шийдэж чадаагүй нөлөө Хятадын гадаад харилцааны сайд огцорсон байна. Тэгэхээр энэ хүрээнд бол одоо Оросын одоо эзэнт гүрний гадаад харилцааны сайд юу эрх засгийн газрын бүрэн эрхлүүлэгч Коростов ирсэн. Тийм энэ 12 оны 9 сард ирсэн. Тэгээд 11 сард 2 сар үргэлжлэж байгаа гэрээ байгуулсан. За мэдээж монголчууд ч бас айхтар түүхтэй одоо төрийн боломжтой шүү дээ. За тэгээд бид чинь бол одоо энэ Монгол гэдэг дотроо бол өвөр Монгол, Баргаан, бусад монголчууд багтаачхыг нэмэлцэж байгаа тийм ээ. Тэгээд ингэхийг оролцсон хэргэлдээ ийм санаагаан тулгаал одоо тэр хэлцээр бол одоо бүр завсарлах гэрээгээ урд шидэх хаорондоо хаилцах гэдэг одоо янз янзын болж байгаа. Тэгэхдээ мэдээж энэний цаана бол ингээд Орос Японы нууц гэрээ байгаа гэдгийг манайхан мэдчихсэн ч байж магадгүй. За энэ дээр бас манайхан бол нэг бол одоо Коростовцын бичснээр бол Коростовц бол эхлээд эднэр бол одоо юу ч мэдэхгүй бол улс эрх зүйч гэдэг юм тоохгүй байсан шиг байгаа. Анхны хүний гэлийн шахуу хүмүүс байгаа гэж. Тэгсэн чинь манай одоо гадаад харилцааны сайд Чимэн хамтар даалгавар цэрэн чим тэгээд энэ хүмүүс чинь олон улсын эрх зүй ярьсан гэж урдаасан. Тусгаар улс одоо бие даасан эзэн хаантай, газар нутагтай, хэл хязгаартай байх учиртай энэ бүх юмыг одоо энэ гэрээнд заах ёстой энэ төр гэдэг. Тэгээд бүр гайхсан байгаа. Энэ миний ботсон улсууд энэ бүдүүлэг гэдэг улсууд чинь хаанаас хэн олон улсын эрх зүй хэлээд байна вэ гэж. Тэгээд үнэндээ 11 оны энэ тусгаар тогтнолоо томхон зарлахад монголчууд тэр Хенри Витон гэж хүний хүмүүсийн эрдийн цаазыг Хятадаас тэр олон том юу гэж нь бол монголчлоод авсан байгаа. Тэр нь бол тодорхой байгаа. Тэгээд 12 оны гэрээн дээр бол тэрнээс үг үсэг авч хэрэгжилж ирсэн гэдэг нь тодорхой байгаа. Тэр тусгаар улсын тэр сүзэрнтэй янз янзын энтрийг бол тусгаар тогтно гэж ойлгож ирсэн гэж. За тэгээд энэ 12 оны Орос Монголын гэрээний ач холбогдол бол мэдээж Монголын тусгаар тогтнолыг Монголын засгийн газрыг хүлээн зөвшөөрсөн энэ том их гүрнээр энэнийг дөрвөлөөд дэлхийн 9 гүрэн за Японы эзэн хаанд хүртэл захиа авчиж байгаа. Тэгээд одоо олон одоо үйл явдлууд өрнөж байна гэж. За энэ далбааны үед бол Коростов улс бол тийг шинэ Монгол улсын гадаад хэргийн сайд Чимэн хамтарч хүлээ авалт зоог барьж байгаа. За тэр зоогийн тухай гэдэг юм уу монголчууд маань ямар скорын барьж олон улсын харилцаа яаж исэн бэ гэдэг талаар бол энэ тодорхой тэр өдрийн тэмдэглэлд бичсэн байгаа. Тийм тэрийг бол одоо тухайлбал тэнд ууц тавьсан байгаа. За тэгээд Орос маягаар одоо хар талах, цагаан талах тавьсан байгаа. За тэгээд одоо Орос хариг тавьсан байгаа. Тэгээд ёс олдохгүй тул гэж тэр үгдийг бол АБ-г бичсэн байна. За өдрийн тэмдэглэл дотор нь Чимэн хамтарч нөх бол одоо 2 давхар өргөнд суудаг жудаан том гэртээ гэж. За мэдээж энэ Орос юу байна? Орос хятад тэгээд олон хэлтэй. Угаасаа Монгол улсын тэр Богдын засгийн газрын одоо хүмүүс гэдэг чинь дандаа айхтар боловсралтай гадна дотны хэл явсан. За тэгээд бас дээр нь ханд банк бичсэн байгаа шүү. Юу гэж. За Петербург, Бээжин орж исэн тентхийн одоо тэр элитүүдтэй холбоотой байсан тэрүүгээрээ бахархад ярьж исэн гэж. Тийм зүйлүүд бичсэн байгаа. За тэгээ мэдээж тэр том том хутга гаргаж ирээд тэр нөгөө ууцаанахаа одоо өгтөл хийжсэн нь бол одоо их сайн санагдчих байлаа гэж хэлсэн байдаг. Narndo
Чинван ханд орж бас одоо Монголын одоо түүхэн улс төрчдийн дундаас одоо ганц цоройж гарч иж байгаа бас үлгэр жишээ болох зүйл бол бүхэл амьдралаа бол чин сэтгэлээ энэ улс их орныхоо төлөө бол өгч чадсан хатуу чин сэтгэлтэй улс орноо хөгжүүлэх улс орныхоо тусгаар тогтнолын төлөө ам бие хайрлахгүй бүхэл амьдралаа бол тийшээ зориулж чадсан энэ чин сэтгэл бол бүр авууштай үлгэрлүүлжтэй ийм том чин сэтгэл байж байгаа. Мэдээж улс төрчдийн хүрээнд одоо улс төрийн одоо үйл ажиллагаа явуулах, тэмцлийг явуулах энэ бол одоо тэр улс төрчдийн сэтгэл зүрхнээс бол гарч байгаа. Тэр тусмаа одоо ам бие хайрлахгүй байх, тэр тусмаа одоо гэр бүлээ хайрлахгүй байх, одоо нийл хүрэн хүртэл одоо тусгай тогтолтойгоо бол сольж ийн гэдэг бол маш тийм том одоо хатуу одоо зэрэг хатуу одоо чин сэтгэл байхгүй да. Тэгэхээр энийг бол хойш үе бол зайлшгүй авч мэдэх ёстой. Бид энэ мэдүүлэх үүргийг бол өнөө үед бид гаргаж ирж байгаа ёстой. Өнөөдрийн эзэмшилгээний баг хурал маань бол маш олон талаас нь энэ хүнийг бол гаргаж ирж байгаа. Зөвхөн одоо тэр хүний дайчин чин сэтгэл гэхээсээ илүү тэр хүний удам судар нь ямар байсан, сургалт одоо боловсрол нь ямар байсан, тухайн нөхцөл байдал нь хэр байсан. За дээрэс нь соёлыг түгээгч, одоо гадаад харилцааг түгээгч, за одоо бусдадаа үлгэрлэн дуурайлагч энэ бүх зүйлийг нь бол тодорхой бол улам илүү тодруулж гаргаж ирэх шаардлагатай болж байгаа. Энд одоо олон талаас нь үзсэн юм том шинж энэ одоо бахарл болж байна шүү дээ. Тэгэхээр эндээс бол бид одоо хойш тоостой таны хэлсэнчлэн одоо хойш үедээ үлдээх, залуучуудаа үлдээх энэ том сургамж бол эндээс гарч ирэх ёстой. Бид энэ түүхэн хүмүүсээ тодруулж иж урд одоо өвгдийнхээ явсан замаар бид нар явж иж энэ дараагийн үе бол одоо хөгждөг түүхэн хүмүүсийн улс төрчдийн амьдралын туулсан энэ одоо үлгэр энэ одоо хатуу хүн зүйлүүдийг одоо бид заашгүй мэдж явах хэрэгтэй. Ингэж одоо орчин үеийн маань залуучуудын маань дотоод сэтгэлийн хүч одоо бийж явах хэрэгтэй. Тийм тууштай одоо бий болох хэрэгтэй. Энэ маань одоо цаашдаа бидний Монгол улсын хөгжил шүү дээ. Хөнөө хөгжүүлнэ гэдэг маань хөнөө бэлдэнэ гэдэг маань одоо бидний цаашдаа ирээдүйг бол тунгалаг байлгах одоо гол суурь нь болж өгдөг. Тэгээ үнэхээр өнөөдөр одоо Монгол улсын гадаад хэргийн яамны анхны ууган сайд Хошоо Чингүн Менждэр Жаанч Менжсийн 150 жилийн зориулсан эрдэмшил хурал болж байна. Дөнгөж сая бид гадаад харилцааны сайд Цогтбаатрын Мөншил ухааны актийн ерөнхийлөгч иргэдлийн одоо үгийг бас сонслоо. Үнэхээр одоо Чингүн ханд оржул 20 дугаар зууны ихэнх үеийн Монголын тусгаар тогтнолын тэмцлийг оройлон манлайлсан цогтой их оронч төр нийгмийн нэрт зүтгэлтэн соён гээгэрүүлэгч гэдэг нь бол үнэхээр одоо тодорхой байна. Өнөөдрийн илтгэлүүд дотор бас Чингүн ханд оржийн амьдрал үйл ажиллагааны олон талаас нь харуулсан
архивын болон одоо бусад шинэ баримтууд илрүүлсэн ийм сонирхолтой илтгэлүүд тавигдана гэж найдаж байна. За миний хувьд бол Чивэн хамт оржийн Монгол төрийн одоо гадаад албыг бэхжүүлэх анхны одоо гадаад хэргийг эрхлэн шийдэгч яамыг төрийн институт болгож одоо бэхжүүлэх. Ялангуяа олон улсын жишгт хүрэхэд оруулсан хувь нэмрийг бол илүү үнэлж байгаа юм. Сая бас цогтойдор сая дууганд гарсан тухайн үед манай гадаад хэргийн сайд гадаад хэргийн яам бол одоо олон улсын бас эрх зүйн зэгсэн мэдлэгтэй байсан нь харагдаж байгаа юм. Санкт Петербургт явахдаа Чивэн хамт орж Төмөн улсын ердийн цааз гэсэн хууль цаазын бас тийм одоо тайлбар тойл авч явсан байдаг. Тэгэхээр энэ Төмөн улсын ердийн цааз гэсэн ингээд тэр номыг мөрийг мөшгөхөөр 20 дугаар зууны ихээр зүүн Азид маш их дэлгэрсэн олон улсын эрх зүйн тайлбар ном юм байна. Зохиогч нь бол Америкийн эрх зүйч Хенри Уитон гэж хүн зохиосон. За тэгтээ бол хятад орчуулга нь Банго Гофа гэж одоо хятад орчуулга нь маш их дэлгэрсэн юм байна. Яг шинжилгээний академийн төв Өсөдний зүүн хүрээлэнгээс санаачлаж засгийн газарт энэ ноёг тэмдэглэх оруулсан. Тэгээд боловсрол ажиллагааны яамд төвлөж 150 жилийн ноёг тэмдэглэх шийдвэр гаргасан. Тэгээд энэ бол ямар ширтээ тэмдэглэж байгаа гэхээр ер нь энэ 1911 он 20 дугаар зууны Монголын тусгал технологийн өвд болсон 11 оны хувьсгалын үйл хэргийг тэргүүлэн манлагчдын алдрах үеийг бол монголчууд мартах учиргүй дурсах хэрэгтэй. Ялангуяа өнөөгийн нийгэм шиг үед бол илүү дурсах хэрэгтэй гэдэг үгнээс энэ бол их их ажил бодолтой. Хоёрдугаарт Чингүн хамт төржийн судалгаа хэдийгээр зөвхөн намтар судлалын төдий одоо хүрээнд ингэж явж байгаа боловч бүр өргөн тухайн үеийн Монголын нийгмийн Зүүн Хойд Азийн бүс нутгийн хүрээнд дээр бол энэ үйл ажиллагаануудыг зохицоор тавих хэрэгтэй байна. Ийм учраас өдрийн хурал бол нэлээд өргөн хүрээнд бас яригдж байгаа. Ер нь Чингүн хамт төржийн тухай яригдж байгаа. Хоёр дахь хурал. Гурав дахь нь бол энэ сүүлийн одоо нэлээд олон жилийн турш гадаадын архив номын сангууд нэгдсэн үетэй холбоотой Чингүн хамт төржийн холбоотой дурсгал материалууд бичгийн хэсгийн бичиг баримтууд нэлээд илэрсэн. Тухайлбал одоо Орсын албаны улс, Польш, Англи, Америк, Франц, Япон гэдэг хэдгээр улсуудыг бол дурдах юм бол Чингүн төржийн илгээсэн гадаад харилцааны сайдын хувь илгээсэн цагтл бичгүүд тухайн үед одоо энэ Монголын гадаад утгын талаар мэдээлсэн тухайн улс орнуудын иргэдийн мэдээлэл, тайлан, цагтл энэ бүх зүйлүүд бол нэлээд өргөн хэмжээнд одоо судалгааны эргэлтэнд орж байгаа. Жишээлбэл бид нэр Английн хааны нийгэмлэгийн архивд байгаа болон үндэсний Английн үндэсний номын татгалзаж байгаа 10-ад оны 11-ээс 14 оны бичиг баримтуудыг бүрэн хуваалцуулж түүх хэрэглэгийн хүрээлэнд одоо авчирсан байгаа жишээ. Энээс гадна Чингүн хамт төржийн 1912 онд зөвлөлт хаанд Оросд хийсэн айлчлалын холбоотой одоо олон материалууд илэрсэн. Өнөөдөр миний хэлтгэл дэрэгдэнэ. Энэ дотор бол Чингүн хамт төржийн холбоотой 10 орчим одоо шинэ зураг, гэрэл зургууд материалууд байна. Энэ дотор одоо их сонирхолтой нь юу вэ гэхээр жишээлбэл Чингүн хамт төрж онгоц хонж зураг байна. Магадгүй 20 дугаар зуунд энэ нисдэг хөлөгтөө хамгийн анх удаа сууж утсан хүн бол Чингүн хамт төрж магадгүй. Тэгээ энэ бас сонирхолтой байна. Чингүн хамт төржийн одоо гэр бүлийн амьдралтай холбоотой зургууд байна. Жишээлбэл Польшийн 1912 онд Монгол улсад ирсэн Полоский одоо геологчин авсан зургууд дотор Чингүн хамт төрж морьтой явж байгаа зурагч юм. Сонирхолтой материалууд бол олон байгаа. Тэгээ энийг бол судалгааны эргэлтэнд оруулж ер нь Чингүн хамт төржийн судалгаа бол улам одоо хаяад хэлж нэлээд олон хэлний сурвалжуудыг үзэх юм боломжийг олгож байгаа.
Өнөөдөр хурал дээр бол би үндсэн илтгэл өгөөд монголчуудын сэргэн мандалтын их ингээд за өөрөөр хэлбэл Энчинван хамт дөржин их говья байгуулсан энэ үүс хэрхэн үүсч бүрдсэн энэ одоо ялалт маань Монгол улсыг цаашд ямар хөгжлийн замаар хөгжих ийм дүр зураг дурайсан энэ тухай бол илтгэлээ тавьсан юм а. За мэдээж түүх гэдэг бол эзэнтэй байх хэвээр. За тэгээд тэр түүхийг бол энэ гарамгай хүмүүсүүд бол бүтээдэг. За урд өмнө бол одоо түүхийг одоо арт түмэн бүтээдэг. Хүний нийгмийн түүх бол ангийн тэмцлийн түүх байдаг гэж одоо марксист сургаалын үднэс бол үздэг. За гэтэл өнөөдөр бол одоо хүн төрөлхтний түүх нь одоо хамгийн одоо үнэт өв болсон зүйл юу юм бэ гэхээр эрдэнэт хүн байдаг. Тэр хүн одоо аль нийгмийн давхарга юунч хамаарсан бай энэ бол хамаагүй. За гэхдээ 1911 оны манай Монголын үндэсний эрхчлөөний хувьсгал юугаар онцлог юм бэ гэхээр энийг бол Чингисийн Алтан уургийн ноёдууд үүсгэж санаачилж за тэгээд шарын шишний тэргүүн богд явцандаа мутагта тойрон хүрээлээд за түүний нэрийн өмнөөс нийт одоо монголчуудаа одоо бүх шийдвэр тогтоол
За зарлиг лүнгээ бол буулгадаг байсан. За энэ нь бол мэдээж тухайн үед одоо Монголын нийгмийн байдалтай холбоотой байсан. За тэгээд Чингүн хамт дорж бол энэ 1911 оны хувьсгалын практик удирдагч энэ хувьсгалын хамаг хүнд хүчрийг одоо өөрөн гарсан хүн. За энэ хүн бол цэргийн жанжин хүн. За тэгээд энэ хувьсгалыг одоо мэдээж цэрэг айрамгүйгээр аливаа хувьсгалыг хийх болцоогүй. Тийм учраас Чингүн хамт дорж бол энэ айрамыг энэ хувьсгалыг хийхэд одоо гол хүчин зүтгэсэн энэ хүчнийг одоо зохион байгуулж хийж исэн хүн. За энэ хүн бол одоо маш одоо их оронч үзэлтэй. За өөрийнхөө халуун айн бүлээн засаа хайрлахгүй энэ одоо тусгаар тогтнолын төлөө асар их одоо зүйлийг хийсэн, ам бие зориулсан ийм гарамгай хүн. Тийм учраас бид нар бол энэ хүнийг одоо мөнхөд дурсаж гаяа зүтгэлийг үнэлж явах хэрэгтэй. Бид энэ хүнээс суралцах ёстой. Ялангуяа залуу хүмүүс төрийн түшээнүүд те за шин залуу ер нь Монголын нийгмийн бүх хүмүүсүүд бол энэ хүний түүх намтар энэ хүн нийгэмд ямар үүрэг гүйцэтгэсэн энэ хүний ачаар бид өнөөдөр ингэж товрог тусгаар улсын чөлөөт иргэн болоод байж байгааг бол харуулж байгаамаа. Тийм учраас энэ хурал бол за одоо 10 жилийн өмнө бол Чингүн хамт доржийн одоо мэдлсний 140 жилийн ог яг энэ гадаад яамд хурал хийж тэмдэглэж ирсэн. За тэгээд тэр үеэс хойш 10 жил бол хамт бан судлал бол бас нэлээд агсан байна. За энэ одоо Чингүн хамт доржийг судлах за түүний гавьяа зүтгэлийг одоо мөнхрүүлэхэд манай академич Болдоотор багш маань бол их үүрэг гүйцэтгэж байгаа. За энэ удаагийн энэ хурлыг зохион байгуулах, засгийн газрын тогтоох шийдвэр гаргах энэ бүх юмд бол бас Болдоотор багшийн маань хувь нэмэр маш их байгаамаа. За тэгээд аливаа ойг тэмдэглэнэ гэдэг бол одоо түүхэн ой санамжийг сэргээх ач холбогдолтой байдаг. Тэр утгаараа бид нар одоо энэ үеийнхэн, хожимын үеийнхэн, за үеийн хүмүүсүүд энийг одоо дурсаж явах, одоо ойлгох, мэдэх, мэдрэх ийм боломжийг бол нээж өгж байгаагаар энэ түүхэн тэмдэглэлт ойг бол тэмдэглэх нь бол бас их чухал ач холбогдолтой байдаг юм аа. За тэгээд өнөөдөр бол олон судлаачид сүүлийн үед энэ хандван судлал за ер нь тэр 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалын түүх хөчлөгт шинээр оруулж ирсэн одоо үзэл бодол баримт материалуудаа дэлгэн тавьж одоо хилцэж байна. Тэгээд хурлын ажиллагаа бол амжилттай явагдаж байна. За мэдээж хурлын үр дүн бол өндөр түвшинд байна. Ер нь Чингүн хамт дорж бол үнэхээр одоо манай яамны хувьд бол одоо шинэ Монгол улсын анхны гадаад иргэн сайд гэж хэлээ л да. Яагаад гэвэл эзэнт гүрний үед бол яг тэр утгаараа гадаад иргэн сайд гэж байгаагүй ч гэсэн тэр бол гадаад бодлоготой, гадаад харилцаатай тийм ээ элчин харилцаатай элчнэр илгээдэг өнөөгийн олон улсын харилцааны ялангуяа энэ дипломатуудын дархан эрх ямбын суурийг тавилдж исэн тийм их түүхтэй улс шүү дээ бид нар. Тэгэхээр Монгол улсын анхны гадаад иргэн сайд гэх юм бол бид нар бүр тэр үе рүүгээ яваад өгөх бах тийм биз. Яг тийм нэрээрээ байхгүй байсан ч гэсэн тэр явж исэн элч нар ч нь бол тэгвэл манай элчин сайд байх уу гадаад иргэн сайд байх уу ингээл холдол явна штэ. Тэгтэл бол одоо шин түүхэнд шинэ Монгол улс байгуулагдахад бол үнэхээр анхны гадаад иргэн сайд өнөөгийн энэ гадаад яамны одоо суурийг тавьсан ийм хүн гэж бид нар үзэж байгаа. Тэгэхээр бидний хувьд бол одоо хамгийн одоо шүтэж явах, хүндэтгэж явах, хийсэн үйл хэргийг мартахгүй байх үүргийг бид нар болон бидний хойч үеийн дипломатууд энийг бол одоо зүрх сэтгэлдээ тархиндаа тээж явах хэрэгтэй. Тийм учраас өнөөдөр энэ хурал хийж байгаа ч гэсэн бид нар энэ хүний одоо хийсэн гавьяаг хүндэтгэж мөнхөлж өгөх ийм ажил хийгдэж байгаа. Тэрнээс гадна тэр эмзэг үед одоо энэ тусгаар тогтнолын төлөө яаж тэмцэж ийсэн, ямар арга хэрэгсэл бусад улс орнууд яаж хандж ийсэн энэ бүгд чинь өнөөдөр биднэрт бас сургамжтай. Яг л дэлхийн одоо олон улсын харилцааны архитектур тогтолцоо бол өөрөө нэг хэвэндээ нэг маягаараа байдаггүй. Өөрчлөгдөд байна. Тэр үеийнхтэй ижил төстэй нөхцлүүд ч үүсэж байгаа. Тэгэхээр тэр үед яг яаж одоо манайх байр суурь илэрхийлж исэн байна. Юуг одоо бодож тооцож ажиллаж байсан байна. Бодож тооцож ажиллаж исэн байна. Энэ бүгд биднэрт өнөөдрийн гадаад бодлого боловсруулахад их чухал байхгүй. Тэр үед олон одоо гүйцэд судлагдаагүй эсвэл хитрхи төвлширч судалсан зөндөө юмнууд байгаа юм.
Тэгэл одоо юу гэдэг нөгөө аргагүй дараа нь 21 оноос хойш үнэхээр дефакто Монгол улсын тусгаар тогтнол одоо тунхаглагдаж тийм ээ. Бие даасан бүр эрхт байдал дефакто бол бүрлдээд тэрнээс хойш бол найдвартай одоо тусгаар тогтнол явж ирсэн шүү дээ. Гэхдээ үзэл суртал маань өөр байсан болохоор өмнөх тэр одоо тогтолцоогоо феодлын тогтолцоо бол тэр зүтгэлтнүүдэд бүгдийг нь үгүйсгэж ийсэн. Энэ тэгээд 80 жил ингээ явцсан үзэл суртал чинь бас хүмүүсийн толгооноос бүрэн арилж өгөхгүй. Тэр утгаараа тэр хүмүүсийн гавьяа зүтгэл ямар их эрсдэл дундуур тэр хүмүүс боссон бэ гэдгийг үнэхээр тооцож мэдэхгүй байгаа байхгүй. Яг гэвэл нэг улсын бүрэлдэхүүнд байж байгаа тэрнийхээ одоо юу эсрэг салан тусгаарлах үйл ажиллагаа явуулна гэдэг чинь тухайн улсынхаа хуулиар бол шууд цаазын ялтай хэрэг шүү дээ. Тэгээ тэр хүмүүс бол ямар эрсдлийг тэгээд тухайн улс дотор бол тэр чинь хууль ёсны цаазын тухай яриад эхэлж штэ. Тэгэхээр тийм эрсдлийг тэр хүмүүс үүрээд явсан. А тэр тэмцэл өөрөө нэлээд явцсны дараа угаасаа одоо 5 он хүртэл сүлдээ 19 он хүртэл бид нар боддоор бас ингээд тусгаар явцсны дараа энэ дээр чинь автономт хэлбэрээр ч байна уу те өөрийн одоо хэрэгээ өөрөө эндээ шийдээд явцсны дараа бол ахаад тэмцэхэд тэр дөнгөж эхэлжсэнээс арай л нөхцөл байдал өөр болсон байж байгаа байхгүй. Тэгэхээр тэр дөнгөж эхлэнэ гэдэг бол 300 жил ингээд унтцсан байгаа тэр тусгаар тогтнолын мэдрэмжийг сэргээгээ тэрийг төмөр болгож чадна гэдэг бол маш том эрсдэл байхгүй. Манайх энийг тэр контекстээр нь тэр цаг үеэр нь одоо ухамсарлаж ойлгож тэр хүмүүсийн үед ямар том зориг байсан юм бэ? Ямар мундаг мэдээлэлтэй хүмүүс байсан юм бэ, тийм ээ? Тэр олон улсын хуулийн одоо номнуудыг тэр үед өөрсдийнхээ шатлаар монгол хэл рүү орчуулаад тий одоо Канадын их сурвалжуудыг авч үзэл бид нар ч тусгаар улсгаал тэрийг нотл эрх зүйн хүрээнд олон улсын хуулийн хүрээнд энийг нотлох гээд дэлхийн одоо том улс орнуудтай энэ дэр маргаан эрх зүйн маргаан өрнүүлээд явж исэн гэдэг чинь бол ямар хэмжээний боловсралтай мэдлэгтэй хүмүүс байсан бэ. Энэ бүгдийгээ бид нар айгүй нарийн үнэлж цэгнэх хэрэгтэй байхгүй. Эрх зүйн ямар алхам байсан юм. Эрх зүйн ямар үр дагавар авчирсан. Тэгэхээр жишээл олон улсын хуулийн үүднээс энэ процессыг өнөөдөр хэн ч судлаагүй байгаа гэдээ боддоо. Дандаа түүх судлаад байна шүү дээ бид нар. Тэгэхэд эрх зүйн үүднээс энэ ямар байсан бэ гэдгийг судлах юм бол айгүй олон юм байна. Жишээлбэл тэр одоо 12 онд хаант Оростой гэрээ байгуулсан гэлдэг байгаа шүү дээ. Тэгэл сүүлдээ нөгөө коммунист үзэл сурталаараа тэр хаад ноёдыг одоо үгүйсгэх үзэл суртал явсан учраас хаант Оросын хийжсэн үйлдэлийг маш муу үйлдэл байсан гэж ярьж байгаа байхгүй. Тэгтэл бодит тухайн үеийн улс төрийн нөхцөл байдлаа аваад үзэх юм бол энэ ч хаант Орос шиг том дэмжлэг үзүүлсэн улс бас байхгүй. Тэгэхээр энэ одоо хойд хөрш маань ямар ч засаглалтай байсан манай тэр тусгаар тогтнох хөдөлгөөнийг цагаан орсон байна, улаан орсон байна дэмжсэн байгаа байхгүй. Тэгэхээр бид нар тэр хойд хөршөө харж дүгнэхтэйч энийг анхаарч үзэх хэрэгтэй байхгүй. Өнөөдөр ч тэр улаан Орос өөр болчиход дарчилсан Орос болсон байхад бидэнтэй стратегийн харилцаатай л явж байгаа жишээтэй тийм. Тэгэхээр энэ юмнуудаа бид нар тэр түүхэн урт хугацаанд тэр контекстэнд нь бас тэгэхээр тооцож бодож үзэж явах хэрэгтэй. Түүнээс нэг шөмжилсэн тэгэл тэрийгээрээ ингээл яваад иж болохгүй юм. Түүх гэдгийг чинь айгүй олон өнцгөөс нь бас судалж үзэж явах хэрэгтэй. Энэ өнөөдрийн хурал одоо бидний одоо энэ Ахмад үеийнхэн ч гэсэн залуу үеийнхэн ч гэсэн энэ их орон гэдэг юм хүнд одоо хэрэгтэй эсэх тусгаар тогтнолууд гэдэг юу юм бэ тийм ээ? Энийг ойлгуулсан одоо манай энэ хамдаангийн амьдрал түүхтэй уялдуулаад ярьж байгаа их том хурл энэ их ашиглалтай байхаа гэж би бодод байна. За яг хөө тэгээд ер нь их орон тусгаар тогтнолын талаар би яг л дээ энэ тэнд одоо
бас уншигтайгаа уулздаг тэгтээ хэлдэг одоо үгээ санаагаа ер нь баг одоо ингээд точ шиг л одоо давтаад хэлээ да тийм ээ тийм өөрийнхөө олон үг хэрэглээд хэрэггүй штэ энэ чинь ямар тийм вэ ийм юм аа тэгээ би бол одоо юу гэж боддог вэ гэхээр одоо энэ миний бүр хатуу бодол миний одоо энэ хүний амьдралын утга зорилго агуулгыг одоо үзэх гол одоо философи нь баггүй юу тийм учраас энийг би одоо хүнд бурууч санаг зөвч санаг ер нь одоо дандаа давтаж хэлдэг. Жаргалтай амьдрахад нэлээ юм хэрэгтэй байх л да тэрийг үгүйсэхгүй тийм ээ. Гэхдээ ерөөсөө тун цөөх юм хэрэгтэй л гэж би бодод байгаа шүү дээ. Тийм. Нэгдүгээрт юу гэж бодож байна вэ гэхээр би ер нь их оронтой хүнд бол бүх юм байгаа. Яг үнэ. Тэр одоо эхний грекийн одоо сэтгэвчтэй Диогоны хэлсэн бас нэг иймэрхүү биэлдэ би зүгээр тэрнээс одоо ич юм бишээ зүгээр тэр иймэрхүү гэхдээ арай өөр одоо утгатай хэлсэн Диогон бол тэр шинэ одоо нэг торхонд л амьдрал байсан хөршүүдээ зүгээр Монголд бол торхонд амьдрал боломж багтаа байх амьдрах хүн бол амьдрал энэ хоёулаа хөтгтүүд бол зүгээр би өөрөө чадахгүй л дээ. Тэгэхээр энэ ад жаргалтай одоо амьдрахад одоо надад ер нь хүнд хамгийн түрүүнд одоо нэг тусгаар тогтносон их оронтой байхаа бодоод байна. Тэгээд бас эрх чөлөөтэй өөрийнхөө хөгжлийн замыг нэг өөрийнхөө тэр ертөнцийн оршихуйг үзэх гүн ухааны одоо үзлийнхээ үндсэн дээр сонгох эрх чөлөөтэй ийм ард түмэнтэй байх. За энэ хоёр нөхцөл бол ерөөсөө хүн одоо нэг жаргалтай амьдрах өөрийгөө жаргалтай амьдарч байна даа гэж бодох тийм одоо сэтгэл ханамж гэх юм уу одоо тийм ээ энэ яг тэр амгалан л да тийм ээ энэ сэтгэлийн амгалан болох тэгээд нэг өөрийнхөө одоо чадал чинээний сачинэний хэрээр одоо тэр улс орондоо одоо тус болох тийм ээ тэгээд өөрөө одоо тэр амьдралын амт шимт одоо үр жимсийг амсах хэрэгтэй юм энэ хоёр байхаа л гэж ингэж бодож байна л да тэгээд хөрхийдээ одоо ер нь нэг тусгаар тогтсон их оронгүй ард түмэнгүй хүний амьдрал бол одоо хүний амьдрал их тэсүү юм да юуны төлөөж амьдрах юм бэлээ тэгээд тарган цамцыг хиндэ гэж оёхов гэдэг шиг юуг амьдрал чинийг хайрлаж юуны төлөө амьдрах юм бэлээ дээ гэж бодохоор энэ маш утгагүй ёстой нэг бурхан багшийн ном хоосон ертөнц хоосон гэдэг шиг ерөөсөө амьдрал хоосон юм шиг л ингэж санагддаг шүү дээ. Тийм тэгэхээр хүн одоо хүндээ бусдад ард түмэндээ хэрэгтэй байхын тулд одоо асар их хөдөлмөрлөх хэрэгтэй байх, ер нь сэтгэлээ их чилээх хэрэгтэй байх, ухаанаа их зарах хэрэгтэй байх, биеэ ер нь нэлээд одоо мэрэх хэрэгтэй байхаа ер нь одоо бараг одоо хөлсөвчөө шавах хэрэгтэй байх шүү. Тийм ээ энэ юуны тулд ихээр их оронтой байхын тулд их орон тусгаар тогтносон тусгаар улс байхын тулд ард түмэн одоо өөрөө эрх чөлөөтэй байх. Энд л ер нь энэ амьдрал зориулагдах байхаа. Тийм ээ өөр одоо зорилго утгаар одоо амьдраад хүн бол нэг ой төрсөн гөрөөс шиг л одоо байх болоо да. За ишил одоо нэг сайхан өтгөн сахлаг өвчтэй нугад одоо өвсөлгөж нэг өхөр мал шиг байх юм болоо да гэж би ингэ бодож штэ зүгээр би яг өөрийнхөө бодлыг одоо хэлгэж байгаа болохоор ингээд ээрч муураад онсон оноогүй одоо үг хэрэглээд л одоо ингэж юм л да. Ер нь зүгээр миний бодол бол ийм л юм штэ. Их орны тусгаар хахтанд бол хүний амьдралын одоо ер нь хүн шанартай өөрийгөө хүн гэж нэрлэх тийм нөр бардам байх одоо утга баха гэж бодож байна. Баярлалаа тань.
За сайн байцгаана уу түүхэн жимэр нэвтрүүлэг Булган аймгийн нутгийн зөвлөлийн дарга худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга амар төвшин зочин амартай ирсэн байна. Сайн байна уу? Сайн байна. Сайхан намарч байна. Сайхан намарч байна. Сайн намарч байна. Эрдэнэ дайчин ван дуржийн мэлмиг гэсний 150 жилийн нэвтрүүлгийг бид гадаадын харилцааны яамнаас Булган аймаг хан жаргалт туулна бэлтгэж ирсэн. Ингээд хамтран ажиллагчаар оролцож байгаа юуны өмнө танд халуун баяр хүргэмээр байна. За баярлалаа. Унсан газар угаас уснаас их орон гэлтгээ гэж би сэтгэдэг учраас энэ нэвтрүүлэг хийдэг. Өөрөө чинь нутаг Булган хангаа улс бол онцлогтой сайхан нутаг. Хамгийн сүүлд хизээд нутгараа явсан нутгаа их сандгүй. За сүүлд энэ наадмын өдрүүдээр нутагтаа очиж төгнөг амарлаа. Мэдээж тэр сайхан уул ус байгааг тийм ээ. Санахгүй байх аргагүй. Ер нь хүн гэдэг өөрөө энэ байгаль дэлхийн нэг л бас эдис шүү дээ. Тэр утгаараа унсан газар угаас ус гэдэг бол хамгийн зөв энергийг авч байдаг бас нэг өнгөрснийг одоо гэрээдэг бодит сэгнэх тэр боломжийг олгож байдаг юм агуусаа энергтэй юм зүйл шүү дээ тийм ээ. Эрдэнэ дайчин ван дурж ихээр зөвхөн Булганых төдийгүй Монголын тэр үтгэл Аз тавтай төрийн төлөвтэй сэтгэлтэн гэдгээр бүлээн зөвшөөрөгдсөн ийм хүн байж байгаа. Ван дурж энэ талаар хэрэг мэдэх үү? За Булган нутаг эртнээсээ одоо Монгол улсын одоо хувь зээг авч явсан шийдвэрлэж байсан олон сайхан алдартай манлайлагчдын үлгий. За эдгээрийн нэг бол яхахгүй нь Шоочин ван хамтөрж гэж хүн байгаа. За үндэсний одоо эрхчлөөний хувьсгал 1911 онд энэ үндэсний эрхчлөөний хувьсгалыг санаачилсан, манлайлсан, өөрөө бол зохион байгуулсан түүхэн чухал нэг юм дүр. Энэ одоо эрхчлөөний хөдөлгөөн өнөөдрийн бидний тусгаар байгаагийн бас нэг утга учир байх. За тэгээ Монгол улсын анхны гадаад хэргийн сайд болж Монгол улсын анхлан гадаадад бид тусгаар тогтнолоо шүү гэдгийг зарласан. Үнэхээр тэр цаг үедээ бас л сууд сэтгэгчдийн нэг байсан. За тэгээ энэ хүний мэндэлсний 150 жилийн одоо энэ жил тохиож байгаа юм байна. Бид түүхээ илүү санаж тэр түүхийн алдаа оног дандаа дэнсэлж явах учиртай. Тэгжээж бид ирээдүйн рүүгээ зөв болгох, зөв дэнслэх, зөв одоо хүсэл зорилгоо илэрхийлэх хамгийн чухал зүйл бол яхахгүй түүх маань шүү дээ тийм ээ. Тэгээд хамтарч ван бол дан ганц өөрөөрөө тусаагүй байдаг тийм ээ. Өөрийнх нь одоо гарын шавнырийнх нь нэг бол одоо амны амар сайд байна. Бас л Монголын эзэгтэй цаг үедэд бас төрийг барьж байсан. Тэгэхээр түүхэн Монголын түүхийг эмхтгэж агуу одоо тэр их оронч хүн ямар байх хэвээр юм. Яаж энэ Монгол улсаа тэр одоо том гүрний бодлогонд зөв авч гарах уу гэдэг ингээд олон зүйл хийсэн. Энэ бол агуу хүн гэдэг ингэж урд үетэйгээ тухайн үеэ өөрөө авч явж ирээдүгөө бэлддэг юм сайхан үлгэр болсон юм хүн л гэж би дотроо дүгнэдэг. Булган аймгийн нутгийн зөвлөлийн дарга байж ихээр Булган нутагтаа хандсан оюунлаг гэвэл ямар ажлууд хийсэн бэ? За Булган бол эртнээс алдартай манлайлагчдын үлгий. Улс төрийн нийгмийн том зүтгэлтнүүд дээрээс нь спорт урлагийн томуудууд за олон одоо ардын багш эмчнэрээр одоо юм агуу тийм сайхан төвхтэй нутаг. За тэгэхээр Булган нутгийн нутгийн зөвлөлийн даргагийн үүрэг бол өөрөө одоо Улаанбаатар хотдог шүү дээ. Улаанбаатар хотын оршинд амьдарч би нутгийн иргэдийн одоо нийтлэг хүсэл сонирхлыг илэрхийлэх. За одоо ямар нэгэн тийм хөрөнгө оруулалт бизнесийн болоод тийм ээ бусад салбарын хөрөнгө оруулалтын нутг руугаа хариулах чиглүүлэх. За тэгээд энэ одоо хүчийг нутгийнхаа хөгжилд яаж зөв зүйтэй улс суурьтайгаар одоо хөгжлийг дэмжих зорилго вэ гэдэг ийм олон ажлууд байдаг. Энэ болгонд одоо бид хамтарч одоо хөгжөөний ажиллаж ажилладаг. За тун удахгүй Булган аймагт бид бизнесийн маш том форум хийх зорж байгаа. Өнөөдөр Булган бол одоо дид үтцээрээ бүх төрлийн дид үтцэд маш холбогдсон. За төв дойр тийм одоо байгалийн үзэсгэлэнт газар аяж улсдын цэгүүд ихтэй юм аймаг. Тэгэхээр энийг бид өнөөдөр яаж орчин үеийн тэр хөгжилд нийлүүлэх вэ? Энэ боловсролын салбарыг яаж одоо улсын хэмжээнд тэргүүлэх салбар болгох вэ гэдэг олон зүйлийг тэнд ярьж хэлсэн.
Энийг хийснээр тэнд ер нь эцсийн тухайн бус орон нутагт ажил дээр хувийн хвшил хөгжиж байж одоо бидний яриад байгаа зүйлийг хийх болно. Тэгээ энэ тал дээр бид бас 11 сарын ихээр томоохон ажиллагаа болгоход төлөвлөж байгаа. Яг энэ ташаамд ингээд амар сайдараа бахарх чинь чив андорж байгаа бахарх чинь гэхээр надад сайхан байна. Яа тэгэхээр түүхийн хүмүүс түүхчтэл ийм ойлголттой байна гэхээс мас бол хөвчлэн өмнөх үеийнхээ нулимдаг түүхийг идүүгээчилдэг тийм болчих. Гэтэл чив андорж амар сайдан тухайд бол арай илүү онцлогтой 11 оны төрийн түүхэн сэтгэлтнээс шал өөр онцлогтой. Ирээдүйд залуу хойч үзэруулсан ийм нэвтрүүлэг сайн дураараа сэтгэлээрээ хийгээл идэг. Энэний үр дүн өнөөдөр гарахгүй маргааш гарна. Тэгэхээр энэ ирээдүйд хойч болсон залуустаа түүхийг хэр зэрэг мэдээсээ ямар ойлголт аваасаа гэж хүсэж байна залуу минийхаа. Тийм таныг бас ийм сайхан нэвтрүүлэг гэж сонсоод би бас талархалтай хандж байна. Тэр тусмаа одоо манай нутаг үнэхээр олон алдарт нуттай. Энэ хүмүүсээрээ бид зүгээр бахархаад өнгөрөх биш тийм ээ. Тухайн цаг үед үнэхээр яг ямар үйлийг санаачилж, манлайлж өөрийн тэр амби үзэлбод бүх юмаа зориулсан байдаг юм бэ. Юуны тулд тийм ээ. Магадгүй өнөөдөр яг тэр 1911 он за тэгээд тэрнээс хойш нэг түүхийн нэг тодорхой цаг үе магадгүй давхцаж байна штэ. Үйл явдлууд нь давхцаж байна. Бид энэ том гүрнүүдийн дунд яаж Монгол гэдгээ илүү зөв авч явах вэ? Энд ерөөсөө авч үлдэх үү? Илүү сайхан хөгжилтэй болох уу? Энд ерөөсөө хамгийн чухал нь юу юм бэ? Тэр цаг үед ч мэдлэг боловсролыг л эрхэмлэж байсан. 100 жилийн өмнө. Тэгэхээр өнөөдөр ч гэсэн бид мэдлэг боловсролыг л эрхэмлэх ёстой. Тэгээ түүх гэдэг бол сургамж алдаа онооны систем ээ. Тэгэхээр бид цаашдаа энийг өшөөл илүү баяжуулж хөгжүүлэх учиртай. Тэгэхээр ирээдүйн залуучуудтай хамтдаа бол энэ ер нь бид хөгжлийн яриг бол өнгөрсөн одоо ирээдүг заавал ойлгож иж багшлнаа. Тэгээ өчигдөргөө өнөөдөр байхгүй өнөөдргөө маргааш байхгүй гэж үг байдаг. Тэгэхээр энийг өөрийнхөө хэмжээнд сонирхон судалж явах хэрэгтэй. За тэгээд хамгийн нэг чухал зүйл бахархал штэ. Бахархал дээр үндэслэж тухайн хүний мөрөөдөл, амбиц, хүсэл зорилго бий болдог. Энэ хүсэл зорилго дээр үндэслээ тэр хүний хүрэх зам мөр тодорч идэг юм ажилтна штэ. Сайн байцгаана уу? Түүхэн жимээр нэвтрүүлэг Булган хангаа улсаас та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэж байна. Гадаад явдлын яамны анхны сайд Эрдэнэ дайчин Чуван хан доржийн Мэлми гэсний 150 жилийн ой нэвтрүүлгээ та бүхэндээ хүргэж байна.
За Чивэн хамтарчийн үндэсний 150 жил зориулсан эрдэм шинжилгээний хурлыг гадаад харилцааны яам, Булган аймгийн засаг даргын тамгын газар, шинжлэх ухааны активын төв ухсаатны хүрээлэн Улаанбаатарт зохион байгуулсан. Энэ хурлын агуулгыг одоо энэ Булган аймагт бас дахин зохион байгуулж байна. Энэ хурлыг бол Булган аймгийн засаг даргын тамгын газар, Булган аймгийн Богд сумын засаг даргын тамгын газар, тэгээд шинжлэх ухааны активын төв археологийн хүрээлэн ингээд одоо хамтран зохион байгуулж байгаа. Энэ хуралд бол одоо тэр тавьсан илтгэгчдийн бол нэг 60-70% нь хурж ирж одоо илтгэл тавьж байна. За энд одоо хамгийн гол нь энэ хурлын онцлог бол манай залуу судлаачид бол хандван судлыг ураг шахиулсан шин одоо санаа, шин баримтыг одоо гарган тавьж байна. Энд бол залуу судлаачид энэ хандван судлыг одоо өргөжүүлж байгаагаар энэ хурлын одоо гол онцлог байна. Одоо энд Ахмад Эдэр судлаачид бол мэдээж одоо гол ноён нурууг нуулахын хамт энэ залуу судлаачид одоо хамгийн энэ судалгаанд идэвхтэй оролцож байгаа нь энэ хурлын онцлог болж байна. 저 바다 저원도들고 나이 저 타이치대와 바다 보다가 아백 탭직지와 네 애들 혹보다 먹어도서 터서게 되려 어리가 앞들들 아치대 들었어 이호 야 애도 비디오 오 호바가이 배웠다 야합 애들 호빠 좋아 보도가 해 좋아 야도고야 애들 후대 보도가 게 여러 아가 먹어뒀었다 어따 다졌어 우투게다다 비치치 먹어뒀어 아르터버 설득졌어 애들 투게도고도 어따 바다 Болдватер, доктор, профессор, активич, гаят активич шүтэ. Тэг учраас эдгүүдээ би хөтгөө хараа эдгүүдтэйг өдөртөр уулзлаа таа. Сайхан байгаад бас баяртай, бас сайхан баяртай та бүхэн сайхан Ого одоо тавьдаг эдгүүдийг ямар гац болгоо айвг биш шүү дээ. Монголын төлөө зүтгэж байгаа. Элдэл одоо зарж та одоо эдгүүд бодлоо та бүхтэйгээд урт худлаа таслаад залуучуудынхаа Монголынхаа төлөө чөв халдварч гэжтэй сэтгэл санаатай байхыг ярой доо. Баярлаа. Шиний 16-ны бэлэгт сайн өдөр Булган нутгийн уугууд хошоо дайчин Чинван Хандаржи маань мэндэлсний 150 жилийн ой тохиож нээлтийн үйл ажиллагаа хийж байгаад Булган нутгийн Ахмад багш нар төдийгүй Булган нутгийн бүх ард түмэн сэтгэл хангалуун байгаагаа мэдэгдэнэ. Өнөөдрийн тусгаар тогт нь бидний энэ сайхан ирээдүй, бидний энэ сайхан амьдралын их усүрийг Чинван Хандаржгуугаар төсөөлөх аргагүй бид бүхэн мэдж байгаа. Ийм учраас бид үеийн хүүхдүүд, үеийн суралцагчдаа Чинван Хандаржийн үйл хэрэг, амьдрал үйл ажиллагаа сурталчилах нь эрхэм бидний үүрэг юм аа. Анхдагчууд, алдартнууд олон зүйлээр бахархаж ярьдаг. Тэгээ өнгөрсөн
18 онд тэмдэглэгдсэн аймаг байгуулагдсны 80 жилийнхаа ойгоор бид бол үнэхээр булганчууд анхдагч юм а гэдгийг Монгол улсынхаа нийт түмэн олондоо тунхагласан гэж би хувьдаа ойлгож явдаг юм а. Тэрний дотор хамгийн алдартай том төрийн зүтгэлтэн хошоо дайчин Чинван хамт орж гэдэг хүн бол булганчуудын түүхэн төдийгүй Монгол улсын төрийн түүхэнд бол том үүрэг гүйцэтгсэн хүн. Тэгэхээр энэ олон анхдагчдыг өнөөгийн залуучууд бид булганыхан бид анхдагчдын үлгийн нутгийнхан гэж цээж бардам ярихын оронд энэ хүнийхэн бахархан дуурайх тэр түүхийн тэр зурус үед үлдээсэн тэр их гайхамшгийг өнөөгийн ард түмэндээ өнөөгийн залуучуудаа өвлүүлэх бид тэр хүнээс суралцах тийм сайхан боломж бол өнөөдөр байна. Энэ бол чөлөөтэй байна. Тийм учраас түүхийн багш нар, сургуулийн багш нар, залуу үеийнхэн маань энэ хүний тэр бахархал дайчин уламжлалаар өөрийнхөө үзэл бодол хүмүүжлийг төлөвшүүлэх энэ их үйлстэй түүчээлж, манлайлж оролцоосай гэж бодож байна. Сарын өмнө бид нар Бугацамд уулзаад Чинван хамтарчийн мэлмиг гэсний 150 жилийн яг хэрхэн тэмдэглэх, яаж тэмдэглэх, хизээ тогтоол гаргах гэд санаа зовонгоо сэтгэл догтлон сууж исэн бол нилээд хэдэн том ажлын ард гарсан байхаа гэж бодож байна. Яг одоогийн байдлаар юу амжуулж байна? За ер нь бол яг бидний анхны нөгөө Чинван хамтарчийн маань хилцэл үгүй юу, нээлтийн арга хэмжээ болж явах үед бол одоо засгийн газрын тогтоол гараагүй байсан. За тэгээд 6 сарын ер нь бараг 7 сар ихээр шахуу Чинван хамтарчийн маань 150 жилийн одоо бүтэн жилийн хугацаанд тэмдэглэн өнгөрүүлэх засгийн газрын тогтоол маань гарч бид нар бас тэр хурлын маань одоо төлөвлөсөн тэр тогтоол дээр үнсэж бас бүтэн жилийн хугацаанд сум орноттой тэмдэглэн өнгөрүүлэх тогтоолыг бас дахиад гаргаж одоо бид одоо баярынхаа үйл ажиллагаанд орсон байна. За манай Бугц сум маань бол одоо Чинван хамтарчийнхаа одоо ойд зориулж 7 сарын 5, 6, 7-ны өдрөд одоо баяр наадмаа хийж ойгийн тэмдэглэн өнгөрүүлсэн байгаа. За тэрнээс хойш бид нар багуудаа Ханд банкийнхаа нэрэмжит одоо адуучин тэмцээний зохион байгуулсан. Ер нь Ханд банкын маань ойд тохиолдуулаад бас Бугц маань өөртөө төмөн адуутай бас энэ хүний маань бас хямар сүлд нь нэлийн биднийг сум орнотынхаа ард иргэдийг бас баярсуулсан юм сайхан жил боллоо. За саяны одоо 9 сарын 13-нд одоо гадаад иргэн яамн дээр Ханд банкын маань эрдэмшлэгийн баг хурлууллаа. За 15-нд одоо Ханд банкын маань төрсөн нутаг буюу гэрэл төшөөн дээр нь цэцэг өргөх ёс дахин явагдлаа. За өнөөдөр бол одоо Булган аймгийн маань төвд Булган аймгийн маань хамгийн газрууд эрдэм шинжээчд маань бас аймгийн маань удирдлагууд сумын маань бас одоо ард иргэд багийн дарганд оролцсон эрдэм шинжлэгийн хурал өндөр сайхан болж өндөрлөө. За ер нь бол эрдэм шинжлэгийн хурал гэдэг бол үндсэндээ бол тэр хүний одоо амьдарч байсан үе тэр хүний бүтээж энэ тусгай тогтнолыг зүтгэж байсан гавьяаг одоо дуурсан түүхэн одоо үйл ажиллагааг нь ард иргэдэд болон бусад одоо үр хөөхд үр хойчд нь одоо тань мэдлэг сайхан арга хэмжээ болж өндөрлөө. Энэ хүн бол зөвхөн Бугтын хүн биш, бас зөвхөн Булганы хүн биш. Энэ бол Монголын хүн. Монголд яараа энэ аг тэмдэглэн өнгөрүүлэх ёстой. Тэгээ энэ аг ингээ бүтэн жилийн хугацаанд анх эхэлсэн цагаас нь хамт түүхэн жимээр нэвтрүүлгийнх маань ч гэсэн бид нар хамт явсан. Тэгээ ингээ бодохоор хамгийн хүчин зүтгэсэн хүмүүс Бугц сумынхан байсан учраас та нартаа бас баярлалаа гэж хэлмээр байна. Баярлалаа. Өнөөдөр энэ Бугц сумын зүгээсээ энэ 12 сар хүртэл ямар арга хэмжээ төлөвлөж байна? За ер нь бол яг бид бол жилийн хугацаанд тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагаа анх хөтөлбөр гаргаад эхэлсэн. Одоо бол одоо Ханд банкныхаа хөргийг хэн сайн зурах вэ гэдэг одоо зургийн уралдаан зарлаж байгаа. Тэгээ манай уралдаан маань бол яг нэг хэн зургийг шалгаруулна гэсэн ханаасаа юу гаргасан өдөртөмж гаргаад зарлцсан байгаа даа. За тэрнээс хойш л одоо бид нэр
яг энэ жилийг ингээд дуусгах шинэ жилийн баяраар бол одоо хамт онгийнхаа бүтэн жил явсан тэмдэглэсэн бүх тайлангаа тавиад хаалтын арга хэмжээ хийх байгаа. Ер нь яг манай сумын иргэд бол нэлээд сайн ханд онгийнхаа талаар нэлээд сайн ойлголттой болсон. Хүүхдүүд маань ч гэсэндээ энэ чиглэл ханд ван гэж хүн бол одоо Бугт сумын маань хүн ийм хүн байсан юм а гэдгийг бол нэлээд сайн ойлголттой болсон байгаа. Бидний ганц зорилго бол одоо энэ түүхэн үнийг одоо үеийн залуучууд буюу хойч үедээ бол мөнхлөн үлдээхийн тулд нэлээд олон ажлуудыг хийсэн. Тэр маань ч гэсэн бас нэлээд бүр өгөөжтэй сайхан ажлуудаас боллоо. Түгэнжмэр нэвтрүүлэх нь 5 нэвтрүүлэг хийсний Булган аймагт 5 нэвтрүүлэг хийсний 3 Чивэн хамдорчтой холбоотой Чивэн хамдорч нэвтрүүлэг байлаа. Аливаа яг тэнэглэн гэдэг бол бахархал сургамж бас үлдэх ёстой. Тийм учраас залуу хойч үедээ бид энэ ойг тэмдэглэсний дараагаар Чивэн хамдорчоор бахархуулах олон зүйл үлдээнэ гэдэгт найдаж байна. Тэгээд танаа сумынхандаа бас баярлалаа. Өөрт чинь бас халуун баярыг дахин хүргэе. Тэгээд дэлхийн монголчуудаа Монголын ард түмэндээ энэ айн арга хэмжээний яг энэ агшнаас энэ Булган аймгийн төвөөс Бугтынхныгаа ард түмэнд бас монголчуудтай зориулаад мэдлэгээ төвшүүлэх үү. За тэгээ ер нь бол ингээд бас Бугт сумтай маань холбоотой дээрээс нь ханд онгийн маань 150 жилийн зориулаад одоо дүүгийн жимэр гэдэг студ маань нэлээд олон ажлуудыг хийсэн. Бид бол одоо Бугт сумынхаа ард иргэд төдсөн байгууллагууд Бугт сумынхаа удирдлагын зүгээс одоо танай хамт олонд бол баярсан талснаа илэрхийлье. За ер нь бол ханд ван ноён маань бол Бугт сум, Булган аймаг, Монгол улс төдийгүй Азийн анх хувьсгалыг одоо эхлүүлсэн хүн гэж яригддаг. Тийм болохоор одоо энэ сайхан ханд вангийнхаа нэрийн өмнөөс одоо нийт монголчуудаа гадаадд суугаа бас монголчуудаа бүх ард түмэндээ одоо ханд вангийн 150 жилийн баярын мэндийг хөргөн дэвшүүлье. За ингээд түүхийн жимээр нэвтрүүлгийг сонирхон үзэж байгаа нийт булгамчуудаа, монголчуудаа дэлхийд даяар тархан суугаа их орон нэгт та бүхэндээ энэ өдрийн мэндийг төвшүүлье. Өнөөдөр бид өмнөх түүхээр бахархаж байж ирээдүйн рүү хэрхэн хүрэх үү хүсэл мөрөдлөө олж авна. Бид өнөөдөр энэ цаг үед ямар түүхийн зам мөрийг алдаа оног дамжин хүрч ирсэн юм бэ? Өмнөх энэ хүмүүсийнхаа энэ агуу их оронч хүмүүсийнхаа хүрсэн хийж байсан зүйлийг бид илүү цаашаа яаж сайн сайхан авч явах вэ гэдэг дээр ирээдүгээ дэнсэлдэг. Би Монголын хөгжлийн гэрэл дээрээдүүд дандаа итгэдэг. Яг бол манай нутгаар үнэхээр энэ олон алдартай, манлайлагчдаар алдартай, их орончдоор алдартай. Тэгээд бидний хийж бүтээсэн, бидэнд үлдээсэн энэ үеийг өшөө сайн сайхан авч явах нь бидний үүрэг юм байнамаа. Ингээ та бүхэндээ эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье өрөөё. Монголын анхны гадаад явдлын яамны сайд болоод Богд хаан тангараг өргөхдөө энэ шөн дээр бичсэн тангарыг өргөсөн. Шашин төрийн тусцын тулд хэлбэрийг ирэхгүй, бэрхээс зайлахгүй батлан тогтоосон тангараа нүдний цэцгийг зүрхний талбайд хайрлна гэж ингэж тангараг өргөжсэн. Чилтаг хандавангийн нутаг хан чаргалан та